Зохиолч Ц. Оюнбатын Амьд үлдгэсэд зохиолын өмнөх цаг үеийг харуулах зохиол буюу Амьд үлдгэсэд преквел. Энэхүү зохиолыг та бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл M-Book аппликейшнээр сонсоорой. Амьд үлдгэсэд преквел. Зохиолыг бичсэн Ц. Оюнбат. Дуу оруулсан Б. Оргилуулд. Есдүгээр хэсэг. Цагдаагийн ерөнхий газрын өглөөний ээлжид хурал эхэлж байлаа. Офицер дэлгэцийн өмнө гарч ирэн урд өдрийн гэмтрийн тоо баримтуудыг хэлж байв. Өчигдрийн хувьд хулгайн гэмтрэг хүчин хүн амны хэрэг тус тэд гарсан гэх мэтээр мэдээлж байтал гаднаас хүн орж ирэн цагдаагийн ерөнхий газрын даргын чихэнд ойртон. Уучлаарай, эрүүл мэндийн яамнаас яралтай асуудлаар холбогдож байна. Та гараад ярих уу? Гэв. Цагдаагийн ерөнхий газрын даргач зөвшөөрч толгойд өгсөөр гарлаа. Байна уу? Эрүүл мэндийн сайд байна. Манай урд хөрш хятадд аюулт өвчин гарсан байна. Ямар өвчин бэлээ? Одоохондоо ангаа ухаанд бүртгэгдээгүй цоошин тахал. Хүнийг бүрэн галзууруулж хараатан шиг буюу товчхондоо хэлбэл зомби болгодог. Өчигдөр замын үүдээр халдвартай хүн орж ирсэн ба өнөө өглөө хот руу хүргэж халдвартад авчирч хэвтүүлсэн. Гэтэл нэг совилогчийг хазаж хүн дээр шарахтуулан совилогчийн амнаас нь дээсэн дөрөв дээр байна. Тэр хоёрыг тусгаарлажсан байгаа юм. Тиймээс яралтай эмнэлгийг танахаас хамгаалтанд авах хэрэгтэй байна л да. Тэгэхгүй бол бусад өвчтнүүд болон энгийн хүмүүс мэдчихвэл үүмэн самун гарахаас болгоомжилж байна. Сайдын хуваар би энийг аминчлан хүсэж байна. Ойлголоо. Өөр тохиолдол гарсан болов уу? Урд аймагуудаар өвчний шинж тэмдгүүд идрээд эхэлсэн сурагдуулсан. Гэсэн ч зарим сумдтай холбоо тогтоож чадахгүй байна. Тиймээс нарийн тоо одоогоор мэдэгдэхгүй. Томчууд мэдж байгаа юу? Мэдж байгаа. Онцгой комисс байгуулагдсан ажиллаж эхэлсэн. Армийг ч хөдөлгөж магадгүй гэсэн. За ойлголоо. Би одоохон ажилдаа оръё. Гээд утсаан таслав. Цагдаагийн ерөнхий газрын дарга буцаж хурлын өрөөндөн орж ирэв. Цаан чин аюултай тахал өвчин дэлгэрсэн байна. Нийгэмд мэдээлэл хүрэг. Харин халдвартад 2 өвчтөн байгааг нь тийш нь яралтай хамгаалалт гарга. Гэв. Энэ үеэр Монгол улсын ерөнхийлөгч засгийн газрын ордонд бусадтай уулзалт хийж байлаа. Тагнуулын ерөнхий газрын дарга тэгэхээр бидэнд олсон мэдээлэлээр бүгд наримд хятад ард улсад энэ өвчин лабораторийн орчинд салдагдсан байж магадгүй байна. Мөн хилтэй ойролцоо аймаг сумд хамгийн эрсдэлтэй бүс тооцогдож байна. Зарим сумдтай холбоо орж чадахгүй байгаа тул тэнд аль хэдийн энэ өвчин тархсан байх магадлалтай. Ерөнхийлөгч хилийн бомбуудыг яаралдаагаа агаарын замигч бас холбоо барих боломжгүй байгаа сумд руу цэргийн анги ротуудыг илгээ. Ойлголоо. Мөн аймаг хооронд хөл хорой тогтоох уу? Хөл хорой тогтоох нь зөв. Бусад улсуудтай дипломат шугамар холбогдож арга туршлах судал. Зэвсэг түвшний ерөнхий командлагчийн хуваар би улс орныг дайны горимд шилжүүлж байна. Хошууч генералд анги цэргүүдийг бэлэн байлгах зэвсэг техникийг ажиллагаанд нь бэлдэх тушаал өгч байна. Тушаалыг гүйцэтгэе. Гэсээр хошууч генерал болон тагнуулын ерөнхий газрын дарга гарч явцгаав. Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар халдвар өвчин судлалын эмнэлэг рүү 10 хүнтэй бүрэлдэхүүнийг илгээж байна. Тэднийг дөнгөж эмнэлгийн хаалгаар орохдоо зэрэгцсэн дээд давхраас айж сандарсан эмч совилогч нар хашгиралдан бууж ирлээ. Хамгийн түрүүнд явсан эмэгтэйг ахалживсан хошууч зогссон юу болсныг асуув. Замын үдэс ирсэн өвчтөн бүрэн галзуурсан. Түүнд хүрэх зоригтой хүн алга. Өрөөг нь гаднаас нь төгжчихсэн. Мөн түүнд хажуусан совилогч хэдийгээр амьсгал хураасан ч дөнгөж хагас цагийн өмнө дахиад ам орчихсон. Ам орсон даруйда эмгэнэл илэрхийлэхэр цугласан олон руу дайрч тасгийнхаа эмчийн нүүрийг юу ч хөвөлт идэж өргөсөн. Ямар амар вэ? Намайг явуулаач тий. Гэсний хажуугаар нь омхомгүй үүдэр гарын зогтон алга болов. Хошууч бусадтаа зааварлан.
Бүгд гар бууга бэлэн байдалд болго. Та хоёр гар хаалгыг харь үз. Хэнийг ч оруулж бас гаргаж болохгүй. Бусд нь надтай дээшээ гар. Гэв. Хаалган дээр үлдсэн хоёр офицер гар бууган гарган хаалгыг сахин зогслоо. Үүдний жижүүрийг дуудаж хаалгыг түлхүүрдэн түгжиж түлхүүрийг далд гэв. Тэдэн дээр эмнэлгийн эмч ажилтнууд олноор нь цугларан гарахыг шаардаж эхлэв. Нэг цагдаа тавширцгаа. Та бүхэн улс орон хүн ардын аюулгүй байдлыг сахин хамгаалахаар өргөсөн тангараа санацгааж байгаа үсттэй. Танай эмнэлэгт аюултай гоц халдварт дахал гарсан тул энэ газрыг карантинлж байна. Нэгэн эрэгтэй эмч юу солиороод байгаа юм бэ? Биднийг эндээс гарга. Гэснэн түлхүүрийг авах гэж үзэхэд өнөөх цагдаа бүснээсээ хийм буу гаргаж ирэв. Одоохон өрөөндөө очин тус тусын ажилд орцгоо. Дахиж хаалга руу дайрах юм бол би нулим засагруулж ашиглах болно шүү гэж анхааруулав. Эрэгтэй эмч та нарын тушаалыг харъя. Хаан тэгж хин тушаасан юм гэж маргалдаж байтал нэг давхрын нөгөө болонгоос нэг хүн байдгэрийн хашгиран зүгтэн ирж байлаа. Түүний араас ам хамар нь нэлт цус болж нүд нь улаанаар эргэсэн зомби аригхэн дайрч байв. Түүний өдөөс хоёр дахь цагта амд нь тосож яг одоо байрандаа зогсноо. Эсвэл би бууга ашиглах болно шүү гэснэн дээш хий бодов. Гисэн ч зомби зогссонгүй. Улам хурднаар урагшилж эхэллээ. Зогс гэж цагдаа ихэнх анхааруулсан ч нэмэр болсонгүй. Цагдаа уг этгээдийн цээжинд бодов. Гайхалтай нь сум түүнд ямар ч нөлөө үзүүлсэнгүй чигээрэн хар ирчээрийн дайран цагдаагийн хоолой руу асан орлоо. Цагдаа зомби хоёр давхралд нь дээр дорон орж явах хооронд хоолойноос нь хазаад авчээ. Тиймээс ч цусыг алдаж тамиргүй болж байгаа нь харагдав. Хоёр дахь цагдаа зомбины толгоороо боодов. Тархинаас садарсан цус эмнэлгийн цагаан хананд улаан бодог цацсан юм шиг болгожээ. Хоолойнд хазуулсан цагдаа өхлүүд хэвтэх ажээ. Та нар юугаа харсан юм бэ? Авчиваа цархыг нь боогооч гэж ихний цагдаа зандрав. 2-3 эмч түүний үгэнд орон шаргацсан цагдааг ойролцоох өвчтний палат руу орууллаа. 6 ордоо өрөөний 3 хүнтэй 3 хор хоосон байсны нэг дээр хэвтүүлжээ. Түүний цусыг тогтоохоор боолт хийж шархыг нь цэвэрлэх эм тан авчирхаар тарж утсан байв. Энэ яаж гсэн хүн бэ? Гэж хажуугийн орны нэг хүн сануучрахав. Хоолыг нь харахгүй нү? Ногоо тазуулчихсан биш үү? Гэж хоёр дахь нь мэдэм хэрв. Цусыг алдсан бол тэ хөөрхий гэж 3 дахь шогшрав. Нэг эмч үлдээд хоолойг нь харж сууж угаад хэлсэн нь нохоо хазаагүй хүн хазчихсан юм. Юу яриад байна? Юу гэж хүн ийм амар болтол нь хазч чадах юм? Тэр хоолонд нь шигдэж орсон соёо ормыг нь харал та. Хурцаагүй үсттэй. Гэв. Эмч дахин ажиглаж үзээд тийм байна. Хурц юм. Гэсэн ч хүн адсныг би баталж чадна. Тэр хүн оюун ухаанаа бүрэн алдсан. Өөрөөр хэлбэл хүн гэдэг ухаанаа мартсан. Хүй, нүдийг нээчихлээ гэж нэг өвчтөн хэрэг нь таслан хэлв. Бүгд шархтан руу анхаарал хандуулахад часуулан аимшигтэй нүд тэднийг ширтэж байлаа. Би ер нь эндээс гарлаа гэж хэлснээр эмч ухасхийн болсон харав. Хөөе, энэ хүн чинь зүгээр юм уу? Хөөе гэж нэг өвчтөн үг хэлхийн завдалгүй түүн рүү аль хэдийн хувирсан зомби ухасхийн дайрлаа. Энийг надаас салгаач гэж хашгирч байтал палатны хаалга гаднаасан тасгийн хаагдж төлхөр эргүүлэх чимээ сонсогдов. Хөөе, яаж вэ? Үгүй, яаж вэ та нар? Гэж нөгөө хоёрын хашгирн 3 дахьынхаа өнөөх зомбинаас салгах гэж ноцолдож байлаа. Гэсэн ч зомби өвчтний хоолойны махнаас хазж цус нь бөрөглөн тогтохгүй байгаан дээр үлдсэн хоёр өвчтөн шоконд орж ухарлаа. Нэг нь ойролцоох сандлыг шүүрэн авч цонх руу шидсэн боловч дотор талын шил хагаран цаад талын төмөр торыг мөргөн буцаж ойлоо. Өвчтний палат дотор хүмүүсийн хашгиран, ойлан, баригхран болж буйг үүдэн дэх хүмүүс
зүрх шимшрэн сонсож байв. Зохиолч Ц. Оюнбатын Амьд үлдгэсэд зохиолын өмнөх цаг үеийг харуулах зохиол буюу Амьд үлдгэсэд prequel. Энэхүү зохиолыг та бүдүүн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоор байна.